айгүй олон төслүүд байсан. Нэг яг зарим өнцгөр харахад бол нэг юм энгийн юм шиг хэрнэ. Яг даалд дутх цаад дутхыг харах юм бол хүүхдүүдэд бас айгүй чухал асуудлыг ингээд төвлөрч олж харах боломжийг олгож байгаа. Тэр юу гэхээр галтгооны хэрэглээний соёлын тухай бид нар антрепренер хөтөлбөрийн бас санхүү эдийн засгийн 1-2 дугаар курсын оюутнууд хэрэглээний соёлын тухай судлаад тэгээд тэн дээрээ үндэслээд бас тодорхой нэг шинэлэг санаанууд, шийдлүүд гаргаад ирээч гэдэг юм төслийн бас нэг юм хичээл явсан. Тэгээ энэ хичээл бас их сонирхолтой байсан. Наад зах нь одоо пич яаж хэрэгжилж ийн, цэвэрлж ийн, өгөрөгчөө цэвэрлж ийн үгээ те. Өдөр тутмын энгийн амьдралд байдаг хэрнээ бидний анхаардаггүй боловч урт хугацаанд эрүүл мэнд болоод олон зүйлд нөлөөлдөг энэ асуудлуудыг ингээд мэдрүүлэх орлогыг хийсэн төсөл маань бас энэ жилийн хувьд бас их шинэлэг байсан болов гэж бодож байгаа. Гэтэ яг зарим хүний хувьд өнгөн хэсгээр харахаар нэг амьдралд нь хэрэггүй юм шиг харагдчихэж болно. Гэхдээ энэ бол бас тийм биш. Бидний өдөр тутмын жижиг асуудлууд эргээд том асуудлын нэг эхлэл шүү дээ, тэ.